Хоолцож пэйж хуудсны маань өнөөдрийн зөвлөгөө чипсний асуудлыг хөндөж байна. Тэгэхээр нэгдүгээр бид нарт асуултыг ирж байна. Хоёрдугаар өнөөдөр манай хүүхдүүдийн баг гол амттан гэх юм уу, хэрэглээ болчиход байгаа гэх юм уу, аав ээжүүдийн хүүхдүүдэд авч өгдөг нэг бүтээгдэхүүн. За тэгээ янз бүрийн шинэ жилийн хүүхдийн баярын бэлэг гэх мэт энэ зүйл зайшгүй ордог нэг юм зүйл болчиход байна л да. Тэгэхээр энийг одоо хөндөж бас та бүхэнд санал бодлоо илэрхийлье, хоол зүйчийн зөвлөгөө хүргэе гэж ингээд бодоод байна. Тэгэхээр чипс гэдэг бол хүмүүс төмс гэж л ойлгоод байгаа. Одоо дэлхийд дээр бас төмсөр идэг чипснүүд байгаа л да. Төмсийг маш нарийнхан хэрчээд тэгээд тосон шараад ингээд юу яадаг тийм чипс байгаа. Гэхдээ тэр чипсүүд бол жоохон өртөг өндөртэй. Заас төдийлөн бас байдаггүй. Ер нь тийм шарчигнуур байдалтай бэлтгэл тэгэл тэрийг чипс гэсэн бүтээгдэхүүн ба шинэ алюминий чипс энтергээ байдаг гэсэн чинь яг алюминий ингээд юу яачихсан бас нэггүй ярьчихэд ингээ ятсан тийм чипс одоо шинэ бананаар хийсэн чипс бас байж ах шиштэй одоо манай дэлгүүрүүдэд худалдаанд бас байгаад ингээ зарагдаад байгаа шүү дээ. За тэгэхээр ийм олон янзын бүтээгдэхүүнүүд байдаг бахнэ. За эднэр дундаас тэр одоо үнний хувьд бас одоо яа одоо би хямдхан гэж хэлж болох уу сайн мэдэхгүй байна. Ингээ чипс гэдэг нэг тэр төмсөр хийсэн юм уу да. За энэ бол гол төлөв зүгээр төмсний цардуулаар хийж байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ цардуул гэсэн утгатай. Та нар чипсний үйлдвэрийн бичлэг бол үзчихсэн байх гэж бодож байна тий. Тэр ингээд зураад нэг ирчээд тэг ингээд тосноор гүйлгээд ингээд гаргачихж байгаа. Тэгэхээр энэ өөрөө их тосон шарсан бүтээгдэхүүн болоод байгаа. За тэгээ их тосон шарсан бүтээгдэхүүн тэр их тосонд шарж яана гэдэг нь өөрөө тэр тосны хувирлал яаж явж байгаа гэдэг дээр бид нар өнөөдрийг хүртэл маргаантай байгаа шүү. Тэгэхээр тэр ургамлын тусыг өндөр температурт удаан хугацаанд халуун ингээд байлгаад хахаар тэр тосны нөгөө хамгийн идэвхтэй байгаа тосны ханаг өөрчлөлүүд энэ янз бүрийн зүйлүүд чи өөрчлөлт ороод тэнд таранстаас үүсэж байна. Тосны чанар мууж. Ер нь хүчлэг нөхсөд тэр тосны чанар бол муудаг гэдэг нь бол тодорхой байгаа. За тэгэхээр ингэ явж байгаа. Тэгэхээр магадгүй өндөр зэрэглэлийн үйлдвэрүүдэд тэр тосоо байнга шинжилээд идэв гэж магадгүй. Гэтэл тэр ямар үйлдвэрүүд яаж хийж байгаа гэдэг нэгдүгээрт мэдэхгүй байгаад байна. За хоёрдугаарт тэр өөрөө цардуулагтай бүтээгдэхүүн байна. Гуравдугаар тэр тос ихтэй бүтээгдэхүүн байна. Дөрөвдүгээр тэр чипсээ янз бүрийн сонгоны амттай, халуун ногоотой энэ төр гих мэт байдаг ш. Тэр чинь ингээ янз бүрийн амт оруулагч бүтээгдэхүүнүүдэр зүйлүүдэр ингээ тэр чипс ингээ бүрж шít гарч ирэнгүүт нэрөөсөө ингээ сэгсрээл гаргачихж байгаа байхгүй тэд нар чинь ингээ гаргачихж байгаа. За тэгээд чипс гэдэг бүтээгдэхүүнийг бид нэр ингээ ард нь одоо шимт ижлийнхэн шашгыг ингээд аваад үзэх юм бол тэрэн дээр одоо олон улсын хандлагаараа одоо олон улсын шаардлага юу болоод байна. Тэгэхээр энэ чипсийн дотор хасан тос хэр зараг байгааг бичээч. Энэ дотор одоо натрийн агуулмж хэр байгааг бичээч гэдэг ийм зүйлүүдийг тавиад байгаа. Тэгэхээр натри их байна гэдэг чинь тийм яадвал тэр давстай байхгүй. Тийм учраас чипс гэдэг бүтээгдэхүүн маань нэгдүгээрт яаж вэ? Энэ бол төмөс биш. Энэ бол одоо цэвэр одоо цардуулаар хийдэг бүтээгдэхүүн байх нэ. Тэгэхээр маш их нүүрс устай бүтээгдэхүүн байна. Дээр нь тослог бүтээгдэхүүн байх нь. Тэгэхээр илчлэг өндөртэй байх нь. Гуравдугаарт энэ давс ихтэй байх нь. Дөрөвдүгээрт энэ өөрөө одоо тэр хадгалалт энтрийн хангахын тулд амтыг бас бүрдүүлэхийн тулд маш олон төрлийн химийн нэмэлтгүй кодтай бүтээгдэхүүнүүд нэмсэн ийм бүтээгдэхүүн байх нэ. За тэгээд тэрэн дотор нь ийм олон орцтой хэрнээ яг хүүхдийн юм уу бидний биеийн шаардлагатай нөгөө амин дэмүүд одоо нөгөө эрдэс бодисууд за нөгөө шимт хижээлтэй уураг за нөгөө тосны одоо бидэнд шаардлагатай хансан хүчлүүд за тэгээд нүүрс усны тэр нийлмэл нүүрс уснууд за эслэг гэх мэт хэрэгтэй зүйлүүд одоо чипс нь байна уу гэвэл арга байхгүйтай адилхан да. Ер нь бол иймэрхүү байгаа. Тэгэхээр бид нэр хүүхдүүдтэй юу худалдаж авч өгөөд байна вэ гэдэг асуудал дээр зайлшгүй харах хэрэгтэй болчиход байна. Тэгээд би харах чус дэлгүүрт ингээл нэг жижиг нөхөр дагаж явж байгаа л тэрэнд одоо аав ээжих нь авч өгөөд байгаа зүйл нь юу вэ нөхөрөө чипс байгаад байна. За бас оюутан залуучууд алхангийн хүүхдүүдийн дунд бол чипсийн хэрэглээ бас их өндөр байгаад байна. Тэгэхээр энэ чипс гэдэг бүтээгдэхүүнийг одоо хаяа нэг идэхийг бол одоо миний хувьд бол үгүйсэхгүй байна. Харин өдөр болгон тэр хүүхдэд тэр тусмаа тэр одоо маш их амтлагчтай янз бүрийн ийм бүтээгдэхүүнийг өдөр болгон хэдүүлнэ гэдэг бол нэгдүгürt явж таатай биш байх нэ. За тэгээд тэр өөрөө шимт хижээлэг биш байх нэ. Тийм учраас чипс гэдэг бүтээгдэхүүн бол нөгөө junk food уу? Junk гэдэг чинь үндсэндээ бол хог гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр зэрэг junk food гэдэг энэ англилд ордог одоо junk food-ийн нэг супер нэгэн бүтээгдэхүүн бол байх нэ. Тэгэхээр бид нэр хүүхдүүдтэй өнөөдөр энэ junk food-ыг өдөр болгон авч өгөөд ах уу. За энэ өөрөө миний хүүхдийн биеинд одоо шимт хижээлэг болж байгаа юу гэдэг энэ зүйлийг бодож үзээд одоо тэрэн дээр нэгдүгürt бодолтой авах хэрэгтэй байна. Хоёрдугаарт хүмүүс ингэж дэтгэл да. Өөрсдөө тэр хүүхдтэй авч өгч идүүлсээр хагаад амтанд нь оруулчихад дараа нь тэгээд нөгөө хүүхдээ
одоо заавал ахуулах гад уйлаад идэм уурлаад идэм энийг тэрэ гэж хэлж байгаа нь өөрөө бас их буруу хандлага байгаа байхгүй. Тийм учраас хүүхдүүдэд энийг зөв ойлгуулах, магадгүй ийм одоо буруу бүтээгдэхүүнийг эзнэр танаа хүүхдийн эрүүл мэндэд нэг хэрэг хохирол үүсэх юм бол эдэр залуу насндаа янз янз өвч үүсэх юм бол энэний одоо хохирогч нь хэн байх вэ гэдэг юм сайн тунгааж утасны үднэс хүүхдүүдэд маш сайхан эрүүл хоолтоор одоо зөв хоолтоор явуулж эрүүл энхийг хамгаалахын төлөө бид нар л ажиллахгүй бол хүн хин ажиллах вүлээ эцэгчүүдээ гэж хэлмээр байна. Ингээд та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бид нар чипсний талаар товчхон мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Чипс юугаар бүрддэг, ямар одоо бүтээгдэхүүн болохыг бол та бүхэн энэ дээр нэг цусж болгон ойлголт авсан баг гэж бол бодож байна.